байцгаана уу? Шинэхэн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. За би өнөөдөр ямар бичлэг хийж байгаа вэ гэхээр жирэмсэн болон төрсний дараа надад тохиолж исэн маш олон мэдэхгүй асуудлууд гарч исэн. Надтай адилхан анхлан төрөгч хүмүүс бас энэ асуудлууд тохиолддог байх гэж бодож байна. За тэгээд энэ бүх асуудлаа шийдэхийн тулд хаанаас юу олж мэдэж тэрийг амьдралдаа хэрэгжүүлж одоо ингээ хүүхдээ өсгөхдөө илүү амар хялбар болгосон бэ гэдэг талаараа та бүхэндээ хуваалцъя гэж бодлоо. Надтай адилхан шинэхэн аав ээжүүдэд хэрэг болох мэдээлэл болох болоо гэж бодож байна. За одоо ингээд би өөрийнхөө одоо жирэмсэн болон төрсний дараа сууж исэн сургалтуудын талаар та бүхэнтэй өнөөдөр хуваалцъя гэж бодож байна. За тэгээд эхлээд ямар сургалтанд суусан бэ гэхээр би ер нь бол би энэ мэдээлэл эхлээд би бодсон л доо. За энэ мэдээллүүдийг хаанаас мэдэж авах хэрэгтэй бол гэж судалж үзээ. Тэгээд яг ийм тухайн миний мэдгүй байгаа чиглэлээр дагнсан одоо нарийн мэрэгжлийн хүмүүсийн одоо явуулдаг сургалтуудыг аваад тэгээд би ингээ мэдэж болох юм байна гэж өөрөө бодсны үндсэн дээр одоо нэлээд хэдэн сургалтанд хамрагдсан байгаа. За тэгээд энийг одоо та бүхэндээ хуваалцах гэж байна. За эхлээд би жирэмсэн байх үедээ ямар сургалтанд суусан бэ гэхээр инх төрхүү гэдэг одоо инх төрхүү жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төв гэж байд юм байлээ. Би та бүхэнд энд фэйсбүүкийг гаргачих. За энэ сургалт нь яадаг сургалт вэ гэхээр жирэмсэн байх үед нь болон хүүхэд төрсний дараа нэрэн арчилгаа сувилгааг яаж хийх үү гэх мэтчлэн маш олон сэдвээр сургалт явуулдаг газар юм байлээ. За тэгээ би гадаадд байсан учраас танхимаар сургалт авч чадаагүй. Тийм учраас энэ газрыг явуулдаг онлайн сургалтанд суусан байгаа. Танхимын сургалт нь бол бас ингээд олон давуу талтай юм шиг санагдсан. Тэгээд мөн нөхрүүд нь юм тусгай төхөөрөм зүйлгээд жирэмсний өвдөлт ямар байдаг талаар одоо мэдрүүлдэг. За тэгээд дээр нь одоо жирэмсэн эхнэрээ яаж асрах уу гэдэг яг хоёулаа очоод тэр сургалтанд нь суугаад ингээд сонсдог учраас илүү үр дүнтэй юм шиг надад санагдсан. За тэгээ мөн дээр нь ингээд одоо анх хүүхдтэй болж байгаа хүмүүс чи хүүхдээ одоо яаж хөхүүлэх, яаж тэврэх үү гэдэг мэдэхгүй маш олон асуудлууд гарч ирж байгаа. Тэнгүүд энэ сургалт нь болохоор ингээд ийм хүүхдийн юм улээж бариулж байгаа одоо үлгийдүүлэх, яаж тэврэх үү, одоо яаж зөв байрлуулж хөхүүлэх үү ч юм уу те гэдэс дүүрэлтийн үед яаж одоо ингээд авах ёстой ч юм уу маш олон янзын сургалт ордог юм шиг санагдсан. Тийм учраас шинэхэн аав ээжүүд одоо анх хүүхдтэй болж байгаа хүмүүс тэр сургалтын дээр очих юм бол мэдгүй маш олон зүйлээ мэдэж авах юм шиг санагдсан учраас та бүхэн заавал очиж үзээрэй. За миний суусан онлайн сургалт нь болохоор ямар байсан бэ гэхээр тусгай ингээд бэлтгэсэн одоо лекцүүдийг би сонссон гэх юм уу. За тэгээ ямар агуулгаар энэ онлайн сургалтанд явагдав вэ гэхээр төрөхөд бэлтгэх нэг удаагийн онлайн сургалтын хөтөлбөр гэдэг нэртэй хөтөлбөр. За энд нь болохоор төрхийн өмнөх сэтгэл зүй, төрөх үйл явц, яаж өвдөлтөө багасгах аргууд, амьсгалаа хэрхэн зохицуулж хуваарлах, хэрхэн зөвдүүлэх аргууд, мис ажилбарын талаарх ойлголтууд гээд санаа зовж байгаа асуултуудаа төвөггүйхэн ойлгож аюулгүй төрөх боломжоо битгий алдаарай, хөөхөн цатгарууд минь гэдэг ийм агуулгын талаар онлайн сургалт авч суусан байгаа. За тэгээд энэ бол надад маш их хэрэг болсон гэж би бодож байгаа. За тэгээд анхлан төрөгч учраас хамгийн чухал нь бол зөв амьсгалж төрөх нь чухал. Энэ талаар бол жирэмсэн бүх эмэгтэйчүүд мэдээд өмнө нь одоо дасгал хийгээд яаж амьсгалах талаар бас тодорхой хэмжээний мэдлэгтэй болчоо төрөх орон дээр гарах юм бол төрөх үйл явц илүү их хялбар аюулгүй болдог юм шиг санагдсан. За тэгээд тийм учраас та бүхэн заавал энэ сургалтанд суугаарай. Тэгээд маш олон хэрэгтэй лекцүүд байсан. Тэгээд тэрийг сонссон. За тэгээд энэ нөгөө ковидын улмаас л ингэж онлайн явагдсан учраас мэдээж анхны удаа учраас яг уу тэр нөгөө лекц центр нь тийм нэг юм жоохон нуршсан юм шиг санагдсан. Гэхдээ мэдээж эн чинь нөгөө шинжлэх ухааны чиглэлийн мэдээлэл хөргөж байгаа учраас заав сонирхолтой байх албагүй надад л хэрэгтэй юм яриад би түүнээс хэрэгтэй юм ойлгоод хэрэгжүүлж чадж байхад болох учраас ямар кино үзэж байгаа юм шиг мэдээч тийм сонирхолтой байхгүй байх нь ойлгомжтой байх. За тийм сургалтанд хамрагдсан. Тэгээд маш хэрэг болсон учраас та бүхэндээ хуваалцъя гэж бодсон. За тэгээ миний зөвлөгөө юу байгаа гэхээр энэ сургалтын дээр нь 34-7 хоногоос өмнө хамрагдчихвал зүгээр юм шиг санагдсан. За тэгээ танхимаар очиж байгаа хүмүүстэй бол бас нэг гарын бахан бэлэг гэмтэр өгдөг. За тэгээ сүүлд нь чатаар ингээд хэрэгтэй зүйл мүлээ мэдгүй зүйлээ асуудаг.
тодорхой хэмжээний 1-2 асуултууд асуугаад зөвлөгөө авч болдсон байлаа чатаар. За тэгээ та бүхэн энэ сургалтын талаар бас судлаад үзээрэй. За дараагийн суусан сургалт маань ямар байсан бэ гэхээр хүүхэд төрсний дараа маш олон мэдгүй зүйлсүүд гарч ирсэн. Ингээд чадах юм шиг санагдчихсэнээсээ яг хүүхэд гараад ирэхээр айгүй эвгүй юм байлээ, нөгөө дөнгөж анхудаа хүүхэдтэй болж байгаа учраас тэгээд дээр нь яг ингээд нөхөр битээр хоёулахнаа ингээд одоо гадаад оронд байгаа учраас яг ингээд туршлагатай хажуунаас ингэдэм шүү тэгдэм шүү гэдэг одоо ингээд зөвлөдөг хүн байхгүй байсан. Тэгээд яг бүгдийг өөрсдөө ингээд сурсан. Тэгээд айгүй олон мэдхгүй ингээд одоо маш олон хүүхэд одоо жирийн одоо хүмүүсийн ойлгомжтой гэмээр зүйлсүүдийг яг ингээд анх хүүхэдтэй болохоор ингээд мэдхгүй эвгүй санагддаг, яах учраа олдоггүй юм сонирн байдлууд их үүсдэг юм байлээ. За тэгээд тэр байдлаас яаж гарсан бэ гэхээр би бол маш олон YouTube байгаа маш олон бичлэгнүүдийг үзсэн байгаа. Тэгээд зарим нь бол 5-6 жилийн өмнө байрлсан, зарим нь 1-2 жилийн өмнө байрсан. Одоо нэрээ асаргаа сувилгааны талаар мэргэжлийн хүмүүсийн одоо янз бүрийн нэвтрүүлэгт ороод ярьсан тэр бүх нэвтрүүлгүүдийг нэлээд ихийг үзсэн. За тэгээд мэдээж зарим зүйлс нь бол одоо хэрэглэгдэхээ болцсон аргууд ч юм уу юмнууд байсан. Зарим нь бол маш их хэрэг болсон байгаа. Тийм учраас та бүхэн ч гэсэн жирэмсэн байх хугацаанд хүүхдээ гарч ирэхээр одоо яах вэ гэдэг асуудлуудаа YouTube-д байгаа. Маш олон бичлэгнүүдийг үзээд одоо тодорхой хэмжээний мэдээлэл олж аваад амьдралдаа хэрэгжүүлээрэй гэж зөвлөмөр байна. Маш их хэрэг болж исэн. Тийм учраас миний дараагийн суусан сургалт бол YouTube гэж би бол хэлнэ. За тэгээд дараагийн суусан сургалт маань юу вэ гэхээр одоо хүүхэд маань бор хоолнд ороод ирэх болсон. Тэгэхэд бол мэдээж бас маш олон асуудлууд гарч ирсэн. За ямар хоол өгөх үү? Хоолыг яаж хийх үү? Гэд мэдхгүй маш олон асуудлууд гарч ирсэн. За тэгээд би энэ асуудлаа ямар сургалтанд сууж шийдсэн бэ гэхээр Тинукас мам гэд энэ сургалтанд суусан байгаа. За тэгээ би яг хүүхэд бор хоолнд оруулдаг тийм сургалтын хөтөлбөр байд юм байлээ. Тэгээ тэр сургалтанд нь хамрагдаад за хүүхдийг яг ингээ хүүхдийн хоол боловсруулах системээс нь ахгуулаад эхлээд заадаг. За хоол боловсруулах систем нь ямар байдгийг, хүүхдийг бор хоолнд зөв оруулах аж тус юу байдгийг, ямар хоол хүнс өгөх вэ гэд тэгээ маш олон зүйлсийг мэдэж авсан. Би бол хүүхдтэй маш том хөрөнгө оруулалт хийсэн гэж бодож байгаа. За тэгээд ер нь бол би энэ хоолны асуудлыг бол би өөрөө хувьдаа бол маш чухал тавьдаг. Яагаад гэвэл би элдв янзын витамин одоо нэмэлт зүйлс өгье гэж бодхоос өмнө би эхлээд хүүхдтэй хоол тэжээлийн хангалттай өгж гин үү, хоол тэжээлэр нь шимт хижээл эрдэс бодисыг өгж гин үү гэдэгтээ би бол маш их санаа зовж энэ дээр ач холбогдол өгнө гэж угаасаа би хүүхдтэй болоогүй байхдаа ч боддог байсан. За тийм учраас энэ сургалтанд суугаад бас одоо ногоонуудаараа ямар хоол хүнс хийж өгөх үү, яаж боловсруулж, яаж хадгалах уу. Тэгээ мөн хүүхдэд одоо дандаа нэг төрлийн хоол өгөөд ийн гэж байхгүй. Одоо олон төрлийн хоол хүнс өгж иж хүүхэд төр хоол хүнснээс авах шимт хижээлээ одоо маш сайн авч чадна. За тэгээ мөн энэ сургалтанд суугаад мэдэж авсан сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр одоо чинь хүүхэд нэг ой хүрэхээс өмнө 100 төрлийн амтыг мэдэж авсан байх шаардлагатай байдаг юм л дээ. Хэрвээ тэгж чадах юм бол хүүхэд цаашлаад хоол тэжээл ер нь бол одоо ямар төрлийн хоол хүнсний бүтээгдэхүүн голдоггүй. За тэгээд олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн иддэг учраас одоо ямар нэгэн шимт хижээлийн дутагдал, эрдэс бодисын дутагдалд орох нь бага байдаг гэж одоо энэ сургалтын дээр заасан. За тэгээ энэ ч гэсэн надад маш их таалагдсан учраас би ч гэсэн хүүхдтэй ой хүрэхээс өмнө маш олон төрлийн нэр төрлийн ногоонууд амсуулж одоо ингээд одоо амтлах мэдрхүүгийг дасгсан. Хэрвээ хүүхдэд ингээ ой хүрэхээс өмнө олон төрлийн ингээд ногоо жимс идүүлээд амтын дасгачих юм бол том болоод хүүхэд нөгөө одоо хоол голох ч юм уу идэж чадахгүй байх одоо асуудлууд гарахгүй байдаг гэж одоо сургалтын багш маань хэлж ирсэн. Тэгээд энэ ч гэсэн надад маш өмнө ч санагдсан. Одоо чинь ингээд айгүй том болсон хэрнээсээ ногоо идэж чаддгүй хүүхдүүд байдаг штэ. Тэд нар чинь яг үүндээ ингээ багаасаа ногоо идээгүй, амтлах мэдрэгүүн дасаагүй учраас одоо ингээ хоолой голоод идэг. За тэгэнгүүт тэн дээр нь мэдээж ингээ ууг голдын ингээ ногоо иддэггүй ч юм уу, сонгоо иддэггүй, төмөс ловон иддэггүй одоо маш олон хүмүүс байдаг. За тэгэнгүүт тэд нар бол яг ингээ үүндээ хоол тэжээлээсээ авч болох тэр хэрэгцээгээ одоо хангаж чадахгүй том болж ийн гэсэн үг. За тэгээ энэ ч гэсэн цаашлаад өсөлт хөгжилтөнд нь айгүй нөлөөлдөг.
Тийм учраас хүүхдээ ингээ багаас нь маш олон төрлийн нэр төрлийн хоол хүнсний бүтээгдэхүүнээр амтлах мэдрэгхүүгийн дасгаад тэгээ ирээдүйд ч гэсэн манай хүүхэд харшилтай л биш бол маш төрлийн хоол хүнс одоо маш олон төрлийн нэр төрлийн хоол хүнсний бүтээгдэхүүн идэхэд асуудал үүсэхгүй байх. Тэгээд түнчлэн хоолноос шаардлагатай шимж жижээлийн бүтээгдэхүүнээ бүрэн авахар манай хүүхдийн өсөлт хөгжилтөнд ч гэсэн маш сайн байх учраас энэ дээр одоо хүүхдээ жаахан гэж үзлэхгүйгээр айгүй их анхаарж байгаа. Тэгээ надад ч гэсэн маш их ач тусаа өгсөн байгаа. Тийм учраас анхлан төрөгч ээжүүд маань энэ сургалтанд заавал суугаарай. Тэгээд хүүхдтэй олон төрлийн шимт хичээлтэй хоол хүнс яаж өөрийн гараар хийж өгөх үү гэдэг арга суралцаарай гэж хэлмээр байна. За тэгээд энэ сууж байгаа хоолны сургалтын дээр нь болохоор ингээд ногоонуудыг ингээд яаж ингээд болгох уу тий хүүхдийн одоо насанд нь тааруулаад яаж болгох уу анх бор хоолнд орж байгаа хүүхдэд ямар хэлбэрээр өгөх үү яаж нугаж бэлтэх үү тэр бэлтгэсэн нугшаа яаж хадгалах уу тий тэр бүх ингээд юмнуудыг заагаад өгдөг. Тийм учраас ахлан төрөгч ээж аавууд одоо хүүхдээ ингээ бор хоолнд анх оруулахад нь ямар хоол хийж өгөх үү өмнө хүүхдээ байж үзээгүй өмнө хүүхдийн хоол хийж үзээгүй учраас мэдээж нөгөө мэдэхгүй. Тийм учраас энэ сургалтанд суугаад маш олон зүйлийг мэдэж авсан учраас та бүхэн бас хамрагдаасай гэж хэлмээр байна. За миний тэгээд дараагийн суусан сургалт юу вэ гэхээр Монгол ээж гэр гэдэг сургалт байгаа. Монгол ээж гэр сургалт. За энэ сургалтын маань маш олон төрлийн сургалт явуулдаг газар байлээ. Дан ингээд нөгөө сайн дурын ээж нар нийлээд ийм төрийн бус байгууллага байгуулад ийм хүүхдүүдэд сургалт авдаг газар юм байлээ. За тэгээд энэ сургалтын би 0-2 настай хүүхдийн өв тэгш 0-оос юу лээ? За байж байгаа 0-2 насны хүүхдийн өв тэгш хөгжил гэдэг нэртэй сургалтанд суусан. За энэ сургалтын дээр юу заадаг вэ гэхээр одоо ингээд 0-2 настай хүүхдээ одоо яаж хөгжүүлэх вэ гэдэг талаар маш олон хөтөлбөрүүд байдаг. Энэ дотор нь одоо хүүхдэд уншиж сургах, тоо заах, за тэгээд хүүхдийн бие бэлтрийн хөгжил, за тэгээд дээр нь одоо ийм нөгөө янз бүрийн ийм картнууд одоо төрийн талбай, улс орны одоо нэр юм уу те чэйжлүүлээд энэ бүх аргаар хүүхдийн тархины хөгжлийг нь яаж хөгжүүлэх вэ гэдэг талаар ордог юм байлээ. За энэ ч гэсэн би одоо та бүхэнд өмнө өөрийн унсан 0-3 настай хүүхдийн одоо тархины хөгжлийн талаар энэ үед одоо 0-3 наснд хүүхдийн тархи нөгөө маш эрчимтэй хөгжиж идэг. Яг нөгөө спонж байдаг. Хүн одоо гаднаас юу өгөн тэр бүгдийг ингээ хүүхэд ямар ч ачаалал авахгүйгээр тоглоомын аргаар ингээ сурч чаддаг ийм чухал үеийн байдаг талаар унсан номоо хуваалцчихсан. Яг энэ номны дагуу одоо ингээ маш олон төрлийн зүйлийг хүүхдтэй энэ чухал алтан цаг үед нь яаж заах вэ гэдэг талаар орд юм байлээ. Тэгээ би энэ сургалтанд хамрагдаад хүүхдтэй тоо зааж байгаа мөн одоо уншихыг яад одоо ингээд заах вэ гэдэг аргатаа суралцсан байгаа учраас уншихыг заана гэж бодож байгаа. За тэгээ мөн энэ сургалтын дээр нь орсон бие бэлтрийг хөгжүүлэх дасгал хөдөлгөөнүүдийг нь хийлгээд одоо манай хүүхд ч ихсэн айгүй ингээд сэргэлэн цовоо бие бэлтэр булчин шүрмсийн хувьд одоо ингээд айгүй сайн эрүүл чирэг байгаа. Тэгээ та бүхний ч гэсэн энэ сургалтын талаар мэдээд ахлан төрөгч ээжүүд маань гэлтгүү ер нь энэ сургалтын талаар өмнө мэдээгүй байсан аав ээжүүд маань хүүхдээ суулгаарай гэж хэлмээр байна. За тэгээд одоо сонирхуулж харуулах юм бол жишээ нь одоо ингээд тоон дээр одоо ийм тооны ийм одоо зүйл ашиглаад хүүхдэд тоо заадаг. За тэгээд энэ тал дээр нь ингээд тоон бэждэг. За тэгэнгүүтээ хүүхдэд бол энэ тоог харахаасаа илүү одоо энэ хүүхдийн тарихын улаан цэгүүдийг ингээд харж одоо сурч чаддаг гинэ. Тийм учраас одоо энэ аргыг ашиглаад би хүүхдэд тоо зааж байгаа. За тэгээ мөн цаашлаад хүүхдэд одоо ингээ уншуул сурах гад энэ нөгөө нэг ийм уншуулдаг ийм картыг нь бас авчихсан байгаа. Харах эхлэегүй байгаа. За тэгээд ийм сургалтуудад хамрагдаад суугаад маш олон үр дүнг мэдрээд явж байгаа одоо анхлан төрөгч ээж байна. За тэгээд та бүхэн ч гэсэн одоо цаашдаа ямар үр дүнгууд гарч байгааг маань харахыг хүсэх юм бол миний блогтой хамт байгаарай, subscribe дараарай гэж хэлмээрээ. За тэгээд би цаашдаа бас ямар сургалтанд сууя гэж бодож байгаа вэ гэхээр миний хувийн бодол бол би ингээд хүүхдээ хүмүүжүүлэхдээ манай нөхөр бит хоёр одоо ингээд мэдхгүйгээсээ болоод хүүхдээ ингээд хүүхдийн хүмүүжлэлтэй асуудал гаргачих үедээ гэж маш их ингээд санаа зовж айж явдаг одоо
аав ээж байгаа. За тэгээд энэ нь юун дээр илүү гарч ирэх вэ гэхээр одоо хүүхдийн сэтгэл зүйн одоо хөгжил байгаа. За тэгээд ингээ мэдгүйгээсээ болоод асуудал гаргаад одоо ядарснаасаа болоод ч юм уу эсвэл тухайн үед ямар зөв арга хэмжээ авч хүүхдээ хүмүүжүүлэх вэ гэдэг арга суралцаагүйгээсээ болоод одоо янз бүрийн уураа гаргах ч юм уу эсвэл буруу үг хэлэх хажууд нь буруу үлгэр дуурайл үзүүлснээсээ болоод хүүхдээ одоо сэтгцийн хувьд маш их одоо тийм сэтгэл зүйн одоо эрүүл мэндийн хувьд одоо шарах үлдээчих үедээ асуудал үлдээчих үедээ гэдэг дээр маш их санаа зовж байгаа. Тийм учраас бид хоёр ийм сэтгэл зүйн талаар ийм мэрэгжлийн нарийн мэрэгжлийн хүмүүсээс явуулдаг сургалт судалж байгаа суугаад хүүхдийнхээ ийм сэтгэл зүйн эрүүл мэндэд нь бас багаас нь анхаарад хүмүүжилт нь анхаарад одоо ямар нэгэн шарах өгчихгүй ямар нэгэн асуудал үүсгэчихгүй сэтгэл бие бэлтэр болон оюун ухаан сэтгэл зүйн хувьд ч гэсэн эрүүл тийм хүүхэд өсөхийг хүсэж байгаа. Тэгээд одоо судалж байгаа бас тийм сургалтанд сууна гэж бодож байгаа. Тэгээд суух юм бол тухайн үедээ та бүхэндээ өөрийнхөө YouTube сувгаар дамжуулаад хүргэх болно. Тэгээд миний өнөөдрийн бичлэг анхлан төрөгч ээж аавуудад хэрэгтэй мэдээлэл болсон байхаа гэж бодож байна. За миний өнөөдрийн бичлэг та бүхэнд таалагдсан бол миний сувг subscribe дараарай. За тэгээд мөн цаашдаа миний оруулах бичлэгнүүдтэй хамт байгаарай. Баяртай.